чамтай чимнэр сар тэнгэр гэж би худлаа хийж чадахгүй нууцлаарай чамгүйгээр байх хэцүү чамайг мартаж чадахгүй босноо би зүрхэндээ бэдэрч байна хонгор мэ чимийн зүрхний тал тийм болохоор би зүрхээ хуурч чадахгүй бүсгүй минь үнээр хэлье аз жаргалтай мөч алт мөнгөөр би баян биш уучлаарай гэвч хүнээс дутахгүй сайхан амьдрал руу тэмүүлэгтэй нөө хүсэл минь би уурмаар тэтгэе амьдрал гэрэл байдгийн адил бас үдэр би зүрхэнд минь зул болон гэрэл түлэн гигүүлээрээ зөлхөн тврээ цэлмэг тэнгэрийн утсаар луу очлоо хамт байвал болох уу Дурсамжтай үдши нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг өргөцсөн зочныхоо хамтдаа байвал болох уу гэсэн сайхан уран бүтээлээр эхлүүлж байна. Энэ үдши бид дуучин Тэнүүнтэй харилцах болно. За дурсамжтай үдши минь төргий. Мэндийг хүргье. Нэвтрүүлгийн нэг уламжлал гэдэг. Эхлээд үндэсний олон нийтийн телевизэд хадгалагдаж байдаг нэгэн бичлэгийг үзээд тэгээд бидний ярих зүйл тодорхой болох юм. За ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуул тэ. Ингээд өнөөдрийн манай шагдрын долмаагийн уран бүтээлийн үдшилгийн хамгийн залуу зочин Дулмаагаан ач ан хуйгийн Тэнүүнийг хайзнаварья. За одоо ингээд манай хүү Тэнүүн эмээдээ зориулж эмээгийнхаа бичсэн бороо гэдэг шүлгийг уншиж өгнө. Өөмнэс бороо орлоо. Бүхэг тэнгэрээс хур булаа. Орсон борон зүлэг сэргэж оройн нарнаар солонг татлаа. Ган тайллаа гэж баярлахгүй юм шиг үс. Хоёулаа ингээ 1993 онд л аялчаад ирлээ тий.
6 настай байсан гэж яг энэ үйл явдлын талаар ер нь тухайн үед юу болж байгааг ойлгож ивгүй. Одоо энэ бичлэгээ үзэхээр ямар дурсамж илүүх тод бууж их юм. Яг юу болж байгааг сайн ойлгоогүй л ах. Би одоо санаж байгаагаар зүгээр амар сандраал гэсэн санд амар сандраал ичээд тэгээд ингээд гараа кармандаа хийчээд ингээд зогсоод тэгээд араас ирээд гараа на карманаас авах нэг хөөхөд байн авч тавиад. Тэгээд соёлын төвөргөнд болсон санагдаад соёлын төвөргөний арын нөгөө өрөөнд дотор баахан юм урлагийн алдарчнууд идэр ирсэн. Тэгээд тэдрийг хараал гайхаал тэгээд тийм дурсамжлал. Ер нь энэ бороо гэдэг шүлгийг мэддэг байсан эсвэл ер нь энэ чи шүлгийг чэйжилчих одоо тэгээд нэг юм дээр уншнаа л гэсэн үү? Чэйжлүүлээл гаргасан баг. Би одоо бол санахчихгүй. 6 настай хахад ер нь тайз мэсэн дээр гардаг нүур хагарсан байсан юм уу? Энэ анхны тохиолдол юм уу? Анхных байж магадгүй. Гэхдээ энэс өмнө бас нөгөө дөөрийн юунд гарч исэн байж магадгүй. Дөөрийн одоо нөгөө жижиг дөрүүд идэв шүү дээ. Жохон хүүхдийн дөрүүд дээр айгүйх тоглолдог гэсэн. Тэгэхээр би яг аль нь бол яг хамгийн анхных гэдэг нь сайн мэдэхгүй. Чочосаны хүүхд тэгэл нөгөө хүүхд оргон дээл мэйл гэл айгүй олон дөрүүд чоноо долоо шигийн туулаа муулаа гэдэг ч юм уу тэгэл айгүй олон юмнууд дээр яг зүгээр юм ярьж мэрээ дуулж муулсан бол анхных нь. Энэ бороогийн шүлгээ одоо мартцсан уу? Мэдхгүй бай сайн хөгж байгаа юм шиг. Яг энэ бичлэгийг хоёул дахиад үргэлжлүүлээ үзэх. Цаашаа юу байх нь вэ тий? Эмээдээ зориулаад хөхөө намжил дөөрийн цуураа гэдэг дууг доолж байна. Тэр карман ингээ гар аваад байгаа сте. Сандраад карман. Сандраад тий ичэн. Бичлэгийг ингээ харах юм бол нэлээд туршлагатай тайзан дээр олон гараа цочроо нь гарсан хүүхчиг харагдаад байгаа байхгүй юу? Гэр миштэй бол имээ манай гэрийнхэн л тэгдэг хичнээн юм яриад эхэлсэн л гэдэг. Тэгээ нөгөө нэг юм дөөрэж мөрөөж ярьж мараад киноны хэсгээс дөөрэж мөрөөж яриад дуу муу дуулаад тэгдэг л байсан багт гэдэг. Тайзан дээр бол гарч дуулж шүлэг уншсан баг анхных л. Ер нь дуулах юм авьяастай юм байна гэд аав чинь ч юм уу анзаарсан байх л та. Ер нь чи ингээд цаашаа дуулуул болох юм байна. Дуулах чамд авьяас байна гэж ер нь анх хизээ хэлж исэн бэ. Тэгэл угаасаа л нэг урлагийн гэр бүл төрсэн болохоор тэгэл угаасаа л дуу бол байдаг л зүйл. Шүлэг одоо юу гэдэг тэгэл бүх юмтай л ойрхон байсан учраас тэгэл багдаачсан тэгэл айгүйх дуулдаг гэсэн. Гэхдээ зүгээр яг энэс хоошоогоо яг дуулж эхэлтлээ бол нөгөө нэг жоохон тийнейж нас руу одоо өсвөр нас руугаа ороод мараад бол айгүй тийм чимхий болчихсон байсан. Тэгээд юу нэлийн суулт яг за одоо яг дуулъя гэд хоёр найзтай нийлж нэг хамтлаг байгуулад тэр чи одоо бүр хожуулт гэсэн л дээ. Гэхдээ яг энэ насан дээр гэх юм уу яг нэг 12 хүртлээ бол нөгөө нэг тайзан дээр бол айгүйх юм гардаг гэсэн. Төрийн театрын тайз майз гэдэг. Төгөлдөр уур муур тоглоод ингээд нөгөө нэг сургуулийнхаа урлагийн үзлэгт бас оролцох ч юм уу тэгээд жүжиг мүж. Ер нь нэг тайзантай бол жоохон ойрхон байсан хэлсээр тэгээд яг энэ бичлэгээ үргэлжлүүлээ үзэх юм бол хөтлөгч үсгээ хилдэг юм л да. Ирээдүйд ийм сайхан алдартай дуурийн дуучин болоорой гэд. Манай уран бүтээлийн үйлчлэгч, ээж нь яруу найрагч, эмээ нь яруу найрагч, аав нь дуучин, өөрөө манай ирээдүйн сайхан дуучин. Тэнүүндээ та бүхнийхээ өмнөөс
цаашлийнх нь уран бүтээлд улам их амжилт хүсье. Сая та бүхэн мэдж байгаа бах ирээдүйн аавынхаа араас алдарт одоо дуурийн дуучин болохын эхлэл болгож мөр дорж байгаа хөхөө нэмжил дуурийн цуур айрыг та бүхэндээ сонсгож сонорыг тань мэлалаа. Тэгээд тэр одоо ерөөл бол мэдээж биелсэн. Гэтэ дуурийн чиглэлээр сурдаг те. Гэтэ аавынхаа шив болдог лөө. Би бол тэр эхлээд соёл урлагийн их сургууль эстрадын ангид орсон эхлээд. Эстрад дуулаачаа ангид Баасан Батгшин шив болж ороод тэгээ 2 жил суралцаад тэгээд 2 жилийн дараа ангиа солиод тэгээд аав дээр дуурийн дуулаачаар ороод тэгээд бараг айл ангид нь шахуу явж байгаа. Ер нь бол тэгээд бараг зэрэг шахуу ер нь төгссөн. Аав чинь чанга байсан уу? Ямар байсан? Багш хувьд Чанга. Аавын дасгал айгу хэцүү дасгал байдаг. Тэгээд ер нь бол нэлийн одоо ялангуяа тенор хоолоотноо хүмүүсийг бол ер нь нэлийн хөлсөний гарчлал ер нь бол ойрлуулдаг гэх юм уу. Тэр нь бол нэлийн чанга байсан. Сүүлийн 3 жил аав дээр эхлээд байхаа Баасан Батгштэй бас 2 жилийг үндсэн тавилсан. Тэгээ манай Баасан Батгш бол Казахстан төгсөж ирсэн мэргэжлийн дуучин тийм хүн байдаг. Тэгээд яг Баасан Батгшаа тавилаар сураад тэгээд шилжээд аав дээрээ дахиж одоо тенораараа илүү ингэж дэшиг гэх үү одоо тэгээд төгссөн. одоо нэг бичлэг хоёлаа үзэтгэхэд аавыг чи ярьсан дээр Тэгэхээр аав ч нь одоо чамайг ер нь яг энэ урлагийн замаар дуурийн одоо дуучин болгох ер нь хэр дуртай байсан. Зарим хүмүүс ч өөрийнхөө мэрэгчлийг эзэмшүүлэхэд хэцүү гээл бас жоохон хоригддаг тал байдаг штэ. Одоо намайг саяны тэр 6 настай байхад тэгэхэд болохоор ерөнхийдөө урлагийн хүн болгоё гэж ярьжсэн юм шиг байгаа. Гэрийнхэн. Тэгээд ер нь нөгөө нэг анх энэ хүчин бүжиг рүү оруулдаг нэг юм курс шиг юм байсан. Тэгээд тэнд суйсын дэргэдэл байсан санагдаад идэв. Тэгээд тэнд оруулаад нот тэгээд англи хэл одоо Монгол АБ гэдэг юм заадаг тийм 6 настай хүүхдүүд. Тэгээд тийшээ анх өгчээсэн. Тэгээд тэнд би одоо галхуу гэж дуучин байдаг. Алдартай Монголын Баян монголчуулгын дуучин. Галхуу багш одоо яг ингээд нот заагаад анх тэнд идэгчсэн би санаад идэв. Оо мундаг хүнээр чи заалгаж хэлсэн шүү дээ. Тэгээд тэнд ингээд 1 жил илүү 2 жил сурсан сан. Тэгээд төгөлдөр өөр нь болохоор манай Эрхэн Баяр гэдэг багш одоо соёл урлагийн сургуулийн багш. Эрхэн Баяр багш маань төгөлдөр өөрийн анхны ингээд мэдтгэн заагаа. Тэгээд ингээд хөгжим бүжиг рүү оруулдаг. Тэгээ яг тэр хөгжим бүжиг рүүгээ ордог жил дээр мэдхгүй яасан аав ээж хоёр гинт шийдсэн юм уу яасан тэгээд урлагийн болохгүйгээд өөр сургуульд оруулаад тэгээд бүр нөгөө 10 жилийн төгсөх үедээ би өөрөө урлагийг сонгоод тэгээд урлагаар явлаа гэдгсэн. Тэгээд яг тэр үед бол аав гэрийнхэн бол нэг хайхтар дэмжээчгүй нэг хайхтар эсрэг үүсцээчгүй тэгээд чи өөрөө мэдээ. Тэгээд ах мах бол нэг тийм дуртай байгаагүй л одоо санахлаар мэдээж өнөөдрийн энэ бичлэг бол таны эмээтэй холбоотой. Эмээгийнхэн шүлгээр бүтсэн дуунуудаас нь ер нь ямар дунд дуртай? За мэдээж болоож ахын зохиосон алтан зуул дандаа чамайг хайрлаж яваа гэдэг хоёр дуу бол угаасаа хамгийн алдартай хоёр дуу гайхамшигтай дуу. Тэгээд араас нь болохоор манай Долгиахын зохиосон Учирлын блюз Сарагчийн дуулсан. Тэгээд шүүдрийн ганцхан тусал гээд бас Сарагчийн гоё дуу байдаг. Нэг дээр нэг юу дуу байдаг штэ. Нор бандцгаа дуулдаг шиг санагдаад. Монгол хэлний үзэсгэлэн билээ те. Тэр бас ардын дуу шиг тийм. Тэр бүр гайхамшигтай бас гоё дуу байдаг. Тэгээд их мэтчлэн зөндөө дүү байдаг. Яа да хамгийн сүүлд миний санджаагаар болдаахын нэг бас нэг гоё дуу байдаг. Тийм. Амьдрал намайг дуул гэлээ гэлээ юм тийм. Тийм сүүлд нэлээд сүүлд хийцэн. Тэр бас айгүй гоё юм хуучны чим шиг нэг тийм Монгол pop гэж болдаахын хийжсэн. Тэгээд тэр бас айгүй гоё. Тэр нь ихэнх дуунууд нь гоё. Чиний ер нь ингээд анхны уран бүтээлүүд гараад өөрийн гэсэн уран бүтээлүүд ингээд дуулаад эхлэхээр эмээ чин тухайн үед ер нь юу гэж хэлжсэн бэ? Зарим нэг дуунд маань сонсчод энэ ч дуу юм уу юу ингээд сонин одоо зугаалга гэдэг ч юм уу тийм сонин хотлаа да эдэргээ дуунууд өсөй тэдрийг сонсчод өмнөхөө одоо юу дуулаад байгаа бэ ч гэдэм. Тиймэрхүү одоо юу тэгээ нөгөө наваг мэрэгжлийн дуулаачаар нөгөө илүү мэднэ гэх юм одоо юу гэх юм дэмждэг. Тэгэл өмнөхөө нэг зангатын гоё дуунууд бас дуулаачтай чи ингээд тайсан дээр ингээчтэй гэл амир тиймэрхүү юм хэлдэг байсан юм их тийм мэрэгжлийн
дуулаачаараа ер нь явахгүй мүү гэдэг тийм комент хэлдэг байсан та. За 30 хүртлээр би нэг өөрийнхөө ингээд уран бүтээлүүдийг хийж аваад 30-аас хойш бол яг өөрийнхөө чиглэлээр суралцаад явнаа. Дахиад илүү уран бүтээл хийнэ гэж ярьсан байсан. Тэр бодол юу болсон бэ? Яг тэгж боддог байсан үе бол байгаа. Тэгээд тухайн үед ч юм бол яг нэг яалтчгүй нөгөө дипломын эзэмшсэн мэрэгжил учраас энэгээрээ ямар нэгэн байдлаар явна гэж боддог гэсэн. Тэгээ угаасаа дүүрийн дуулаач гэдэг мэрэгжил бол айгүй хэцүү мэрэгжил нэг. Байнгын форм шаарддаг. Тэгээд би чинь нэг хэдэн жил хөндөрч гот угаасаа тэрнээс холдоод төсөөрөөд явчихж байгаа чадхаач болчихж байгаа. Тэгээд угаасаа хамтлаг байгуулад одоо жаз гэдэг ч юм уу илүү өөр юм соул одоо тэ блюз гэдэг өөр урсгалууд руу сонирхоод автаад эхлэхлээр тэгээд тэндээсээ ингээд өөр ирэхгүй хөндөрөөд эхэлж байгаа юм л та. Тэгээд одоо бол тэр тухай бол нэг бодгоо болсон зүгээр яах вэ? Тэгээ эмээгийн хүсэлтийг ер нь нэг тэгж байгаа биелүүлэх юмсан нэг уран бүтээл дээр ч гэдэг юм уу тийм bod. Тийм мэдээж тиймэрхүү бодол бол мэдээж байгаа. Одоо өөрийнхөө тоглолтын дээр зүгээр нэг тиймэрхүү сюрприз байдлаар нэг хоёр юм авах ч юм уу тийм тиймэрхүү юм бол байх байхаа. Гэтэ яг тэр мэрэгжлийнхаа чиглэлээр одоо уран бүтээлээ дагнаад явна гэж бол одоо байх. Манай студиуд бол сайхан төгөлдөр үрээдэг. Тэн дээр эмээгийнхээ дуунаас ингээд ганцхан бодгийг ч юм уу дуулах боломж яхаа. Байж болно. Дандаа чамай хайлж явъя. Дараахан зангичээ дэдэлж явъя. Орчлон уярхын жаргалантлаа онгон зүрхэндээ дэдэлж явъя. Орчлон уярхын жаргалантлаа онгон зүрхэндээ инхэж явъя. Одоо илүү дуучин тэнүүн гэдэг өнцгөөс яриагаа өргөжлүүлье. Нэлээд олон уран бүтээлүүд хийсэн, цомог гаргасан, тоглолт хийсэн. Одоо сүүлийн үед яг ямархуу уран бүтээлүүд дээр ажиллаж байна. Яг сүүлийн хэдэн жил бол ерөнхийдөө шинэ уран бүтээл дээр бол огт ажиллаагүй, ер нь бол бараг л ажиллаагүй. Юун дээр төлөх үү гэх юм уу, юу хийгээд явдаг вэ гэхээр ерөнхийдөө амин төгжмийн хамтлагтай, тэгээд жаз бас дуулдаг, тэгээд Баян Монголтой дуулах гэдэг ч юм уу те ингээд юм. Жохон тиймэрхүү тал руугаа илүү яваад одоо тэгээд яг сүүлийн одоо саяхнаас эхлээд буцаад одоо хуучин Монгол дуунуудын найруулгыг шинжилж хийх гэдэг ч юм уу. За тэгээд шинэ уран бүтээл гаргах өөрийнхөө одоо яг одоо соло лайнаараа бас дахиад нэг хоёр одоо миний бол ер нь баг бүх дууг манай ах хийж өгсөн. Тэгээд ахтайгаа нийлж бас дахиад нэг одоо нэг дуу хийж үзэх үү гэдэг нэг дуун дээр ажиллаж байгаа гэдэг ч юм уу. За тэгээд бас уран бүтээлийн хамт одоо хийгээ явдаг найзууд саунд хамтлагийн мөнхөлттэй бас хоёр хамтдаа бас дахиад өмнө нь зөндөө орлоо дуунууд хийжсэн. Одоо бас дахиад нэг хэдэн дуу хийж үзэх гэдэг тиймэрхүү ажлуудтай явж байгаа. Тэгээд яг одоо бол он гаргаад гарах юм маань болохоор сая хуучны 3 Монгол дууг шинээр одоо жаз найруулга хийгээд дөнгөж сая бичлэгэнд орсон байгаа. Тэгээд тэр бол яг эхлээд гарах хаа. Яхаа гоо одоо Монголын үндэсний олон нийтийн телевиз Алтан сав өмрөгт таны аав дөрийн нэртэй сайхан дуучин Ган Хуйг гойн за мөн таны эмээ ардын уран зохиолч Шатрын дулмааг гойн гэдэг энэ олон сайхан бичлэгүүд байдгаас бид нар өнөөдөр нэг хэсгийг үзээд ярилцлаа. Тэгээд үнэхээр энэ одоо нэвтрүүлгийг хийж бичиж Алтан сав өмрөгт үлдээсэн телевизийн ахмад уран бүтээлчдэд талархаж байлаа. Урлагийн залгамж болон өөрийнхөө уран бүтээлийг залуучуудаа үзэгчдэд танилцуулж яваа. Эрхэм дуушныхаа нэгэн сайхан уран бүтээлээр дурсамжтай үз нэвтрүүлгээ өндөрлөж байна үзэгчдэд. Мөнгөн шөнийн их шиг цацраа мөнхийн одод анивчин гэл бат хөрөн бодрох цасан ширхээ Олинго сэтгэл гэрэлнэ цасан ширхээ чиний сэтгэл цэлмэг тэнгээ нийтгээ их цагийн дууга
Сарал шүнийн сэлүүхэн гудмаар сайхан чамтайгаа зугаалan явхаа хөрөн бодрох цасан ширхээ Боолино сэтгэлд гэрэлтнэ цасан ширхээ чиний сэтгэгээ цэлмэг тингээ миний тгээ Инх цагийн дууга дууга их дэлхий мөнхөд эргэлнэ Айн цагаан хүслээдээ хорвоо дээр хослон жаргая